надад Өглөөлбөр та бүхэн зочны ярилцлагаар үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр энэ өглөө манай студид нэгэн сайхан санаат залуучууд маань бас хүрэлцэн ирсэн. Тэгэхээр та бүхэндээ бас танилцуулахад бүгдээрээ дулаахан өвлжийн аяны санаачлагч Ганж Авхлан, за саналын аяны одоо хамтран зохион байгуулагч Отгон Чимээнээр одоо хүрэлцэн ирсэн. Тэгэхээр юуны өмнө бас та хоёрын цаг хугацааны мэдээ төвшүүлээ. Бид нэр гэртээ байдаг хэрэггүй одоо өмсгөл болсон хугацаа нийгмийн хамгийн эмзэг давхрын дөрвөн одоо бүлгийн тийм эмзэг давхрын хүмүүс даварч өгье. Тэр нь биендээ сэтгэл гаргын хугацаа бусдад ингэж өгье гэсэн иймэрхүү төсөлмжийн санаачлал хамгийн их гэсэн л дээ. Тэгээ одоо үйл ажиллагаа маань өргөчөөд хамгийн анх одоо миний яг өөрийн төсөөснөөс баг 40-50 дахин том эффект энийг өгчихсэн. Маш олон сургуулиуд олон улсын хэмжээнд хүртэл хүмүүс хугацаа зөвлөлөөд ингэ каргоогоор Монгол руу Канада, Америк, Ирхүү гэх мэт улсуудаар элитийн ашиг явуулчихсан. Тэгээд сургуулиуд дотор зохион байгуулалтанд ороод, найзууд дотор зохион байгуулалтанд ороод, хувь хүн гэртээ хугацаа ялгаад ингээд ямар ч байсан монголчууд бие биендээ хугацаа ингэж өгч одоо бие бинийгээ дулаахан хөгжүүлцгээе. Одоо цагаагаар хүйтэн болж юм. Тэрнээс хол зэхээс илүү бие биендээ сэтгэлийн одоо дэмэл хайрлаж байгаа ийм л арга хэмжээ юм л та. Яа бас яг тухайн үедээ бүгдээрээ дулаахан өвлжээ гэж бас энэ санааг гаргаж Facebook-т одоо байршуулах болов. Энэ санааг яагаад бас энэ нэршлиг яагаад бас олоо. Би өөрөө бас оюутан байгаасаа ганцаараа ингээд өөрийнхөө хугацааг авч чаад тэр хүмүүст өгчээсэн л та. Санаанд бол бас хүмүүсийн амьдрал ямар нэг хот дотор хүмүүсийн амьдрал ямар ялгаатай байгаа юм бэ гэдгийг мэдсэн. Тэгээд энийг бас залуучууд мэдээсэй те. Өнөөдөр зүгээр нэг 5 км хотоос гараа явбал Монголын амьдрал гэдэг бол үнэхээр тэнгэр газар шиг ялгаатай байна. Тэгэхээр тэнд бол бид нэр түрүү хэлснээр дөрвөн нийгмийн хамгийн эмзэг давхрын хүмүүстэй энэ хугацаа өгнө гэдэг хайраар бочсон хүүхдүүдэд хүчирхийлээд өртсөн эмэгтэйчүүд тэгээд хогийн зэрэг дээр хогтож амьдарч байгаа хүмүүс тэгээд нийгмийн хамгийн одоо захын оролцооны гэр ороолын өрхийн эмзэг дээр энэ дөрвөн газар бид нэр хугацаа аваач өгөх юм байна. Ер нь одоо цугларсан хувцсыг эзэмнээс тарах чинь яг өнөөдөр өгөх өдөр үйл ажиллагаа хийх гэж өнөө ер нь өвгөшний дараа массын хэмжээнд тарахаар хэлж байна. Тэр үйл ажиллагаа маань бол сүүлд нэлээд сайн зохион байгуулалтанд орсон. Тэгээд ер нь дотроос олон хүмүүс дэмжиж хурж ирээд бид нар уулзаад баг хүртэл ингэ байгуулагдаад явж байгаа. Одоо 11 сарын 4-ний өглөө 9 цагаас Төв номын сангийн үүдэн дээрээс бид нэр хөдлөнө. Хугацаа цуглуулад бол эхлээд 13-4 хоног 2-7 хоног энэ хэмжээнд бас нэлээд их хугацаа цугласан байгаа. Тэгэхээр бид нар бол аль хэдийн эхнийхээ хэсэг хугацааг дандаа ингэ тортой болчихдог байхгүй. Тэгээд тэрээр агнаа ингэ бүр гараажтаа энд исж байгаа хайрцаг ингэ хайцгаар тасалсан хүн байгаа. Тэгээд энэ дотор ингэ өмдийн өмдөр гутлын гутлаар малгайгийн малгайгаар ингэ сортлж игээ скоштой дээр нь 20 ширхэг хамтгээ бичээд ингэ тавьсан байгаа. Тэгээд сүүлдээ бол үнэхээр нөгөө машинуудын хан багаж дүүрээ тэгээд ингэ тавих газаргүй болоод явж авч чадхаа байлаад ингэ явжсэн. Тэгээд өчтөр харин Монголын залуучуудын холбооноос бол хэмжээ туслая гэсэн сайхан халуун сэтгэл гаргаад тэгээд залуучуудын холбооны 205 дугаар одоо номерын өрөөнд хугацаа хүлээж авч байгаа. Тэгээд тийшээ бол одоо очвол бүх хүмүүс мэдж байгаа. Манайч нь хэлээл 205 дахь хугацаа өгсөн юм аа гэдэг тийшээ авах шууд тавьчих болно. Тэгээд бид нар хагасаа өдрийн орой бол 2 тэр залуучууд холбоон дээр очиод дахиж хайрцаг скошоо барьж очиод нөгөө нэг цартай авснууд чинь дахиж цаардлаа. Тэгээд 11 сарын яг 4-ний бүтэн сар байхгүй энэ бүтэн сар. Тэгээд 11 сарын 4-ний өглөө Төв номын сангийн үүдэн дээр цуглаад тэндээс бол энэ залуучуудын Монгол улсын амьдралтай танилцах тийм сайхан сэтгэлийн аян бид нэг бүр хотыг тойроод ингэж яваад бүх тэр хүмүүсийн амьдралтай танилцаад шин сэтгэлийн яриа өгнүүлээд яг гарт нь хугацаа өгөөд тэгээд тэр хүмүүс туслах юм байна. Тэгээд энэ аяны маань бас нэлээд том нэг утга учир нь болохоор аригчдад биш амьдрах гэж яваа нэгэнд нь гэсэн юм одоо бас уриалдаг гарсан байгаа. Тэгэхээр хүн болгон ингээд өөрсдөө сэтгэлээсээ өөр хувцсыг өгдөг. Тэрийг нь одоо нэг арих бодог хүмүүс чөлж байгаа газар ингээд хайчдаг тэр хүмүүсийн сэтгэл бас муухай. Тэгэхээр бид нар бол арих бодоггүй хүмүүсийг дэмжих бас нэг нэлээд том одоо мессежийг одоо нийгэмд уриалах гэдэг бас нэг санаа байгаа юм л. Компаниудаас ингээд дотроо ажилчид хугацаа зөвлөж байгаа. Оюутны ихтэй сургуулиуд бол бүр ийм анги гаргаад тэндээ зөвлөж байгаа юмнууд байгаа. Америкаас 4-5 хайрцаг хугацаа ирж байгаа. Энэс ингээд сүмээс хугацаа ирж байгаа. Тэгтэр Ирхүүгээс нэг Ирхүүгийн 5 сургуулийн оюутнууд
бид нар хуцаа бэлтжлээ гэсэн чинь ингээд нааш явуулах гэсэн чинь карго гэж байдаг юм аа. Парадникод гоогаад явуулах гэсэн чинь олноор найзаг авч явахгүй байна гэдэг. Тэгжсэн. Тэгээд ингээд хамгийн гол нь энэ чинь нөгөө ховцос гэдгээсээ илүү сэтгэл авахгүй. Хүмүүс бие биендээ ингээд өвч юм те. Ямаа зориулж юм. Энд чинь бол айгүй том төвч яваад байгаа. Би бол тэгж ойлгож байна. Тэгэхээр хувцаар хүнд нэг туслаад өнгөрчих биш л дээ бид нар цаашдаа бол яг одоо эндээсээ би болсон энэ сайхан дэмжлэг сэтгэл энэ нүгээр бид нар цаашдаа нийгмийн олон асуудал руу яг залуучуудын оролцоод байгаа хандах болно. За ярьлаа те. Одоо тэг гараж руу явах. Одоо тэнд очиж ажил хийлээ. Тэгэл ингээд бид нар шууд ярьсан юмар шууд ажил болгож хийгээл өнөөдөр үр дүн нь ингээд гарцсан байна. Тэгэхээр ямар ч байсан хотлоогоос ярьсангүй. Ер нь бол нэг 20 залуучууд одоогийн байдлаар сэтгэл зүрхээрээ нэгдсэн байгаа. Тэгэхээр уулзсан бас байна. Уулзаагүй ингээд яг хамтран нэгдий хийсэн залуучууд 100 гараад залуучууд. Яг ингээд уулзаад одоо ингээд цуг яваад арай ингээд хос эдгээр цуглуулаад зохион байгуулалтанд ороод одоо чи 11-р харааллаа тийм. Чи 13-р харааллаа ингээд хуваагаад бидний явж байгаа хүмүүс бол нэгдээ 20-од байна. Тэгээд бид нар бас бодож байгаа халуун сэтгэлгээд бас нэг жижигхэн нэр эднэр бас олцсон. Тэгээд яг ингээд тодорхой бас болоогүй байна л да. Гэтэл ингээд ямар ч л ярьсан нэг хүсэл зорилгын доор ингээд бусдад туслая тийм. Ингээд ийм сайхан ажлыг хийе гэж цугласан хүмүүс бол бас нэг тиймэрхүү хэмжээтэй байна. Ихтэй сургуулиуд хүртэл аягүй бол хийж байгаа хэмжиж байгаа. Санхүү тэмдэг сургуулиуд, ингаах ухааны сургуулиуд. Тэгээд бүр сургууль дээр манай оюутнууд маань маш ихтэй сайхан сэтгэлийн үзүүр шал тус аян ингээд өөрсдөө бүр нэр өгсөн. Тэгээд сургуулийн алтнаас нь өөрсдөө бүр ингээд анги танхим гаргаад өчгсөн. Тэгээд өнөөгийн залуучууд маань ч гэсэн аягүй хүнсэртэй, хүнд туслах гэсэн сэтгэлтэй байсан аягүй ажиллаж жилээ. Ер нь түрүү ярьж байхдаа тойрч явна гэдэг чийсэн тийм. Яг дөрөвнийхөө өдөр танилцсан за тэгээ хөлтөнд өгнө. Яг чиглэл нь одоо юу гэх чинь асрамжийн газар байх юм уу? Нэг бол яг үнэхээр ингээд айлцаа бүрхүүдээр ороод хороо дүүрээр нь ороод амьдралын судлаад өгөж явах юм лээ. Тэгэхээр ийм би маршрутын төвчгөө явах чи хамгийн эхлээд бид түрүү оны сангийн үүдэн дээр 9 цагаас уулзаад тэндээ бид нар юмнууд авах сундраа бүгдээрээ сайхан бичлэгээд тэндээс тийм машины залуучдын цуваа гарах. Улсын одоо Монгол улстай ингэж сэтгэл гарах цуваа. Тэгж яваад хамгийн эхлээд биогийн хогийн зэг дээр очив тэнд 30-аад байлгалаад өрөх байгаа. Тэр хүмүүстэй уулзаад халуун яриа өрнүүлээд тэгээд яг гарт мөгцөө өгөх гэж байна. Гарт нь гэдэг юм яриад байгаа байхгүй яа. Тэгэхээр бас заримдаа ингээд тийм юмнууд чинь өөр замаар очиод яг гэртний хүрдэггүй тохиолдол. Тэгэхээр тэр хүмүүстэй өчөөд яваасаа доош ороод нэгдүгээр сонгоо айхан дүүргийн нэлээд захад юм уулын бил маш хэцүү амьдралтай бас тийм гэр оролцох юм доонд өрхийн гэдэг. Өрхийн юм бол хүмүүсийн амьдралыг сайн мэддэг. Яг тэр хүн болго өвддөг. Тийм зөвчнөө бол яриачуд байгаа. Тэгэхээр тэр юм нэг хамгийн хэцүү нэг 30-40 зөвлөлж ачаа тийм. Бид нар тийм ингээд уулзаад ингээд хуцаа өгөө. Тэгээ ярьсан байна. Тэгээ өрхийн хэлээсээ буцаад тэнд өөрөө орж ирээд төвчрхийлэл хэсэг үндэсний төв дээр бид нар очих юм. Тэнд болохоор тэр хувцас маань хэн зориулж байгаа хүчрхийлэлд өртсөн эмэгтэйчүүд. Тэгээд эмэгтэйчүүдийг хамгаалах бай гэж хэлдэг юм байна. Тийш юм болчихгоо. Яг тэр газрын төлөөлөлт авч өгөх хүчрхийлэл хэсэг үндэсний төв. Тэгээд 5 дугаар сургуулийн хойно очиод тэр хүмүүст өгөөд тэгээд тэн дээр нэг юу би айгүй яг би тэр газрыг сонгоход их том нөлөөлсөн байх юм. Надад ингэж ярьжсэн байхгүй. Гортол өгөөч гэжсэн байхгүй. Тэгээд яагаад гортол юм бэ гэсэн чинь ингээд хөл мөрцөн зовтойгоод ирд юм аа гэж хэлсэн байхгүй. Ямар ойлог байхаар хастаа хөл мөрцөн зовтойгоод ирэх гэдэг. Тэгэхээр одоо нөхөрлөд одоолаа хийж гэсэн үг шүү дээ. Ер нь тэгэхээр тэр хүмүүс готлоо өгнө. Тэгээд тэндээсээ цаашаа чигээр яваад кино үйлдвэрийн тийм. Тэгэхээр хүүхдийн асрамжийн газар бол биш. Тэгэхээр хайраар батсан бас хүчлэлд өртчихсэн ингээд хэцүү хүмүүсийг бас сайхан сэтгэлээр оргуулж идэх газар байдаг юм байна. Бас хичээлийг заагаад ингээд хөрхөн тэр хүмүүсийг асардаг тийм газар юм. Тэгээд тэр нийгмийн хүүхэд одоо хайраар батсан хүүхдүүд хүчлэлд өртсөн эмэгтэйчүүд хамгийн ядуу амьдарч байгаа гэр оролцох юм. Тэгээд хогон дээр ингээд хогийн зэг дээр хогт өгөөд амьдарч байгаа. Дандаа амьдрах гэж зүтгэж явж байгаа гэсэн мөртлөө хүрэхгүй байгаа. Тэгээд арх уудаггүй ийм хүмүүст бид сэтгэлийн ийм өгөх ёстой. Биднээс заавал өнөөдөр хэн юм байх вэ тийм? Яг ингээд залуучууд маань яг боломжоор далаад тусна нэмрэгдэн шүү дээ. Тэгээд ер нь цаашдаа залуучууд маань ингээд өөрсдөө үзэж бодлоо нийлүүлээд яванда байнгын уулзалт зохион байгуулж бодож байгаа.
Эцэстэн тэгээд бас нэг юм хэлчихээ 11 сарын 4-нд заавал гэлтгүй хүний хэрэгтэй гэж гарч штэ тийм. Тэгээд тэр өөртөө бас хүн хэрэглэхээр юу ч хийж болно шүү. Тийм. Тэр бүхнийг бас бариад ирээрээ гэж хэлмээр. Тэгэхээр та бүхэндээ зочны ярилцлага хүрч өндөрлөлөө та бүхэн хөтлөө хөгжлөлөө авч үзсэн үү?